Энэ жилийн үндэснийх баяр наадмаар зүүнний магнат өсөх баяр Сүхбат аваргын хэн гарах вэ гэдэг дээр маргаан үсэт байгаа. Тэгвэл энэ асуудалд Монголын үндэсний бүхий холбооноос өнөөдөр аль биесээр мэдээлэл хүргэлээ. Тэдний хэлж байгаагаар зүүнийг манлайлах асуудал нь аль өнгөрсөн жил шийдэгдсэн асуудал гэлээ. Аль өнгөрсөн жил амжилтаараа өсөх баяр аварга зүүнийг манлайлах шийдвэр гаргасан ч тухайн үед Сүхбат аварга зүтгэсээр зүүнний магнат гарсан гэж мэдээлж байна. Өсөх баяр аваргын хувьд тухайн үед ард түмний хүнлээд баруун жигүүрт гарсан гэв. Харин энэ жил ёс журмынхаа дагуу явна хэмээн үндэсний бүхий холбооноос мэдээлж байна. Монголын үндэсний бүхий холбоо энэ заалтуудыг баримтлан бүхэн эренбэлсээр ирсэн бөгөөд 2014 оны наадмаар 2 шин дархан аваргыг мөн л ингэж эренбэлсэн. Дүрмээр болгосон эрх бүхий мэргэжлийн байгууллага дүрмийн дээрх тодорхой заалтыг баримтлан өсөх баяр Сүхбат нарыг өнгөрсөн жил эренбэлсэн атал Сүхбат энэ эренбийг хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэсэн. Өсөх баяр ард түмний хүндлээд баруун талаас гарснаар хууль ёсны эренбэн эдэлж чадаагүй. Бүхийн салбар хорооноос Монголын үндэсний бүхий холбоонд өгсөн үүргийг хэлэлцэхээр тэргүүлэгчдийн хурлаан 2015 оны 7 сарын 7 өдөр бид хийсэн болно. Энэ хурлаар дээрх чиглэл үүргүүдийг өсөх баяр Сүхбат нарт танилцуулахын тулд аваргуудад 2015 оны 7 сарын 6 өдөр албан тоотоор тэргүүлэгчдийн хуралд эрэхийг мэдэгдсэн боловч Сүхбат ирээгүй, өсөх баяр ирсэн болно. Монголын үндэсний бүхий холбооны тэргүүлэгчдийн энэ хурлаар 2 дархан аваргыг үндэснийх баяр наадмын үндэсний бүхэн барилдааны дүрмийн 3/6-гийн 1 заалтыг баримтлан амжилтаар нь эренбэлхэн албан ёсоор нотолсноо үндэсний бүхийн салбар хороонд уламжилсан. Энэ уламжилсанлыг үндэсний бүхийн салбар хороо ерөнхийлөгчд үндэсний баярны зохион байгуулах хороонд уламжлах ёстой. Тиймээс энэ жил зүүнний магнаг өсөх баяр манлайлах нь тодорхой болж байна. Тэд шийдвэрээ ийм залтаар тайлбарлаж байна. Үндэснийх баяр наадмын үндэсний бүхийн барилдааны дүрмийн 3/6-гийн 1. Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болцлоо олон биелүүлсэнийг энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эренбэлнэ гэж заажээ. Энэ хүрээнд тооцвол өсөх баяр даян авраг цолтой байхдаа Сүхбатын өмнө эренбэлэгддэг байсан гэв. Амжилтын хувьд өсөх баяр 3 удаа 8 давсан нь Сүхбатын өмнө эренбэлэгдэх нь тодорхой хэмээн мэдээлж байна.